зүг рүү гэрээсээ гараад алглаа. Гинэн балчир байсан үе бодон суусаар залглаа. Гэтэл би ерөнхий юм бэ гэсэн бодлоор халахлаа. Хамаг амьдрал нүдийн өмнөр зурааж бахан халгаллаа. Хамтаа зүгтаа байсан найз нөхөд хүртэл дэргэд далах. Хамаг бүх найз орж байсан найз зөвхөн зүггүй алах. Хэдэн оны хэдний өдрөөс би амьдралдаа болсон юм бол хиндэж хэргүй мэд хаягдаж байгаагаа мэдгүй алхаж маш гол. Өгнө би чинь бяцхан суурагч байхдаа нэгдэж хөдөл мөрч ангамт олны тэргүүн магнат хүрлэгтэй хүмүүсийн дунд амьдралд ямагт гол дүрийг бүтээж байсан юмсан. Юм гэдэг учиртай хамт олны манлаад явсан. Эловэгс хамтлагтаа нуус оюн байсан сан. Эловэгс гэдүүлээд үдийг хүртэл явсан сан. Өөрөөр байх дуртай өөр хүний үгэн дургүй өтөл борол болоо энэ замыг сонсон борох ёсгүй. Болох зам урт байна ирээдүг би хаач байна. Тийчж байгаа зөксөндө хуран амьдрал давгарч байна. Ууран сайхны нэрээр би урдах амьдралаа зохиосон. Ууран сэтгэж хүмүүн болж улсын баатар болгосон. Энэ амьдрал болох юм уу? Анхудаа амьдарч байгаа надад хэцүү байна. Дахин амьдарч болд юм уу? Эхлээд өсөглөн надад амьдармаар байна. 18 жилийн өмнө хамтлаг байгуулж байсан 10 хэдэн мань хэдэн анхны дуугаа бичүүлж байсан. Галдаа онойхтой байсан чамдрал баяр баясгал нэмсэн. Найс нөхдийн зан чанарыг таньж мэдгээд юм болсон. Талботгийн удам сайлах тангил нэг санагдуулж ин очон торно ажаад үзүүл нэг зүйлийг мэдрүүлж ертөнц ямар гоё юм бэ? Болор дунглаг үзэгслэнтэй тиймэрч үзэгсэн хорвог юм сүзэгдэлтэй. Үрд хэрвээ амьдрдаг бол үгүй би сайлах байлаа. Үнэхээр дотор нэгний үгийг нэг шуудаа сонсож байлаа. Өглөж дуулах дуртай юм ба өөрөөр байх дуртай юм ба шүтэнц дурс тамхиасан бодод сух сүртэй юм ба сүлийн хэдэн мөрөндөө сүрхий ухаан зарахыг хүсээгүй зүгээр л нэгэн байхыг амьд байхдаа хүсээгүй. Сэрүүн цагаар босох үедээ сэрлэн зовоог чигтэйхэн тэр нэг зүрлэж хэлээ хингээдгээ мэдэн тэр хүн. Энэ амьдрал болох